хүүхдүүдээ би та нартай Монгол Ардын үлгэр Үнэг гуц хоёрыг ярьж өгье. Тэр төрлийн цагт нэгэн үнэг дээгүүр харан гүйж яваад ширхгээд өгсөн хулыг уншиж гин. Өсрөн гарахаар одонтоо оролцож чадсангүй. Яаж эндээс гарах вэ хэмээн аргаа баран бодсоо. Харин тэр үед хажуугаар нь нэгэн хүч явж байгаад удаг руу өнгөрснөө үнэг байхыг олж хараад "Гээ, чи наана юу хийж байгаа юм бэ?" гэв. Үнэг "Амарч байна хонгор минь" чанарлаа. "Дээр халуун байна. Харин энэ сэрүүхэн сайхан байна шүү. Тэгээд бас өснээрээ хүүтэн ус ууж болно. Усны ам цангаж байлаа. Ус зингэн юм уу гэж асуув. Гайхалтай цэвэрхэн хүүтэн гэж үнэг хариулав. "Хэрвээ хүсэж байгаа бол ийшээ өсөр. Энд чамд зайван гэв." Хуц худаг руу өсөрлөө. Үнэг "Өө, чи өсөж чаддаггүй юм байна. Намайг тэр чигээр нь ус болгочихлоо" гэв. Үнэг хуцны нуруунд дээр өсрөн гараад эврээр нь дамжин худагнаас өсрөн гарлаа. Харин хуц худаг бараг л өсөж өгөх шахсан юм. Түүнийг арай гэж бодоод евнээс нь татан худагнаас гарчээ. "Хүүхдүүдээ, үнэг шиг захтай байж болохгүй шүү.